Зохиолч хөх толбот дээ төмөр очир алдагдсан шүтэн түүхчилсэн тууж нэг зуны ихэнх сарын нийдэм бороо татарч хөөн уняар татсан дул өдөр орхон тамирын бэлчээр чилэн хэмээх тавсаг толгойн өвөрт байрлах өөлдийн гэр сүмд хааны буухай илч жиргүүлэн хурч ирэв. Тэр жишүүл элч хийдийн цорж лам одвогт нэгэн нууц чимээ оруулаад буцжээ. Элчийг гэдрэг эргэснээс хэд хоногийн хойно цорж лам өөрийн баруун гарын шадар шүтэн сахигч банзрыг дуудаж алтан 100 шүтэнийг модон ултай хөмөр хийсэн морин гуунд залж жинд алт янгэр цагаан мөнгөн гулууз хэдийг ширэн богцонд хийн үдшийн бор гэгээ тасрах үед хөдөлгөө мориор гэр сүмээс хөдлөн явжээ. Тэд орхны хөндөө өгсөн шүнжин явсаар өглөө нар дөнгөж цухих үед Эрдэнэ зүү хийдийн ойролцоо голын хөвөнд байх хоёр модон байшингийн гадаа хурч ирэв. Итгэлд шав банзарна энэ хүртэл явахдаа багшаасаа ямар учир шалтгаанаар хаа хүрэх гэж яваа тухай асууж зүрхэлсэнгүй. Өсөх бага наснаас өдий хүртэл багшийнхаа заасан номд шандаж итгэлийн даан хийдийн шүтэн сахигч болсон тул ихэд хүндэтгэх бөлгөө. Цорж багшийн шав болоод удаагүй байхдаа нэг удаа шүтэний сүм цэвэрлэж байгаад бурхны өмнөх торвоос шомбдож орхижээ. Дараах нь багшийнхаа герт орвол нүдээ анин эрх эргүүлж суусан цорж "Хүү минь торов идээд цадахгүй, тоорм шүүрдээд барагдахгүй гэдэг юм. Өлсөж цангавал багштаа хэлж байгаарай" гэхэн тэр. Ил далдыг тодлон мэддэг багшийнхаа эрдэм ухаанд биширч түүнээс хойш битүүдээ эмээх болжээ. Одвог цорж идэр залуугаасаа бурхны номд гүйжирсэн жагар цасдын оронд аялан явж дээдийн номын багш нараас авшиг хүртэж бошигт хааны итгэлийг олон шадар лам болсон тул ойрдуудын дунд нэр нөлөө нь хитийдсэн соёлдог хүмүүн юм. Алтан 100 бурхан алтан ганжуур судрыг төв халахын нутагт залж бурхны сургаалыг бадруулан шажны гол болгов. Голын хөвөнд байрлах олдой хийцтэй хоёр модон байшингийн гадаа цөөн тооны саралгаас өөр мал үзэгдсэнгүй. Холгүйхэн аргамжаатай хоёр морь харагдана. Хоёр модон байшингийн яндангаас утаа савсах аж. Байшингаас 3-4 хүн цувралдан гарч ирээд гайхан харна. Өмссөн дэвл хувцс бараан царай төрхийн харвал Монгол хүмүүс биш бололтой. Хусан шонд морой уяад байшинд оров. Цорж багштан төрүүлэн амар мэндийн мэдээд шар хув хөөргөн гарган тамхилав. Ахлаач бололтой элгэн чулуу шиг царайтай дүрлгэр нүдтэй төвд хүн морой хазгай монгол хэлээр хэрэг зоргийг асуув. Цорж лам хув хөөргөн гартаа эргүүлэн хэсэг саатан сууснаа. Бид бурхан бүтээлгэх гэж ирлээ гэд банзарлуу дохиход тэрээр мөрөндөө зүүж явсан морин гуунаасаа алтан 100 бурхныг гаргаж ирэв. Араар зайдуухан сууж байсан 3 хүн ойртон дөхөв. Тэд бурхныг нүд салгалгүй ширтэх аж. Ахлаач төвд алтан 100 бурхныг дэнслэх мэт алган дээрээ хөдөлгөн үзээд эргүүлж тойрволон нэгтлв. Бурхнаас ажис аваад цорж ламд 2 гардан бариад бид хэдий бурхан урлаачд боловч үүнийг бол хийж чадахгүй юм байна. Ялангуяа малгайн титмэн бүр хэцүү юм байна. Алдаж хийвэл алдас болно
Өнөөх баруун Монголд залагдсан алдартай 100 бурхан байх нэ гэв. Одвогд сорж бурхнаа өвөр дээрээ тавиад хамрын тамхиа хэдэнтэй угсруулан татаж хүлээзнэн сууснаа банзарлав дахиж богцтойгоо оруулаад ир гэвэ. Банзар гаднаас богцруулж ирэхэд цорж лам амын тайлан дотроос нь жинд алт гулууз мөнгө гаргаж өмнө нь овоолон тавиад барьцад ээж хайрлахгүй. Гол нь хэмжээ дамжаа. Жин нь яг адилхан байх юм. Хоёрыг хийлгэнэ. Зэсээр хөөмөлдөж алтаар шарна. Шүншгийг бид өөрсдөө хийнэ. Тэрийг тооцно биз гэхэд ахлаач төвд шүлсээ гүтгийдэл залгаад алт мөнгөнд гялбсан мэт дүрлгэр нүдээ анивчуулан намжлан залбирч бид хичээе гэд нөгөөдөл рүүгээ дохиход бүгд шаламгайлан босч хажуугийн байшин руу оров. Та хэзээ ирж авах вэ гэж гацаж төгдрөн асуув. Хэрэгэ бүтээсэн цорж лам жаал уужрав бололтой уртаар амьсгаа аван гар хуруугаа хөдөлгөж үзснэ. Морь сарын сүүл улаан бар өдөр бурхан бүтээлгэж байгаа тухай чандлан нууцлах хэрэгтэй гэвэ. Шүтэн урлаачид тэр даруй хөдлөн алтан 100 бурхнаас хэв авч намжлан мөргсөөр хоцров. Шүтэн сахигч банзарт энэ бүхэн ойлгомжгүй хачин явдал байсан ч сурсан зангаараа багшаасаа юу ч асууж шалгаасангүй. Үд хэвлзүүлээд ирсэн замаараа буцав. Харин мордоод холдоогүй явхдаа энэ юун хүмүүс вэ гэхэд багш эдэн өндөр гэгэнтэй гар нээлж бурхан тахил уралдаг төвд балб газраас ирсэн дарахчул гэд цааш юм ярьсангүй. Сүүл хөдөлгөн бонших мордн огл тогл ургасан морин уруул шүүргэлэн явна. Тэнгэрийн хаяанд дулаа урган нимүн салхин үлээн. Хоёр дуураймал алтан 100 бүтээлэгдэх нь ямар учиртай юм бол? Жинхэнэ алтан 100 бурхнаа ойрд нутагтаа буцаан залах юм болов гэж элдвийг бодмоглон явдал багш нь санааг нь таасан мэт. Бошигт хаан халах руугаан давирахтаа ойрдын илийн хийдэд шүтээлж байсан алтан 100 бурхан алтан ганжуур судрыг залж авчираад энд үлдээ гэсэн зарлиг буулгасан юм. Энэ нь их учиртай. Хизээний цагт Монголын нэгэн хаан бурхан багшид хандан манай нутгийн хүйс төвийг тогтоож өгнө үү хэмээн гуйжээ. Бурхан багш хүсэлтийг ёсоор болгохоор Сартагдаа гэж авраг том хүнийг мэргэн зурхаачийн хамт явуулж. Сартагдаа нэг том хүрзтэй гарын 10 хуруунда уртоос урт хумстай хүн байж. Зурхаач тэнгэртээ хүүндэж газрыг шинжин тодолж цагаан ус өргөн зя эндээс нэг хүрз шороо аваад миний заасан газар хаяад орхи гэжээ. Сартагдаа нэгэн хүрз шороо аваад заасан газраас нь арай урагшаа давуулан хайжээ. Түүнийг хутгсан уул буюу хутаг уул гэж нэрлэх болж. Зурхайч толхоо зайлан дахин нэг хүрз шороо аваад яг миний заасан газар хай гэжээ. Сартагдаа хэлсэн ёсоор нь яг заасан газар нь хайжээ. Зурхаач ихэд тоогоод да энчлэн гэж хэлээд 2 хүрз шороо авсан том хонхрыг
Орхон голтой холбоод өгөөч гэхэд Сардагдаа холбоод өгье гэд урт махир хумсаараа орхон гол хонхор хоёрыг холбон зурхад мөнөөх хонхор усаар дүүрч гин. Ингэж Монгол нутгийн төв тусаар тавьсан хүйс цэг нь өгийн нуур. Уулаар нь тавьсан цэг нь дашин жилэн толгой буюу члэн толгой болсон домогтой. Огторгүйн далай зай бандид намхай жамц багш халхойрдын эв нэгдэлд зориулан бүтээлгсэн алтан зүү бурхан алтан ганжуур судрыг Монголын нутгийн төв хүйсэд залаарай гэж загсим гинлээ гээд шавруугаан инээмсэглэн харв. Харин юуны учир хоёр дуураймал 100 бүтээлгэж байгаа тухайд ам нээсэнгүй. Намрын сэрүүн эрт орж өвсний сүл тасран өгийн нууранд хоргодсон хариглангийн шувууд эргэж хурган ганганан гунгнаж байсан цэвэргэн өдрөөр орхон уруудан ирсэн шаман бөхтэй 3 тэмээ ачаалсан идэр дунд насны 2 аянчин хийдийн гадаа буува. Өмссөн хувцс нь онгож гандан шороо тоос болсныг бодоход их л холоос яваа хүмүүс бололтой. Аянш ядарсан тэр хоёр хийдийн гадаа жодгороон босгож хувцхунраан солиод хийдийн гисгүйд бараалхаж учир явдлаа айлтхан хунтуутай бичиг өргөв. Өвөрлөгч хошууны улаан цаваас алтан зөө бурханд мөргөхөөр ирсэн дөрвөд сүсгтнүүд болохыг гэрчилсэн батлаг бичиг аж. Омог зүрхтэй хар хилэн хос тасам чимхүүртэй ташаанда татан бүхий цагаан дэвл өмссөн цагаан ишгээ тоорцогтой дунд хэр насны шөрмөслөг долор байрын эр хар хилэн нудармаа эргүүлэн шүрэн толгойтой гартаам хөөргөр гисгүй ламтай тамхилж. Би багдаан зүүн гараан нутагт аав ээжинхэн хамт алтан зүү бурханд мөргөж байсан юм. Манай их ноён манжин албат болсон цагаас бид нутаг орнаасаа гарч чидхаан байв. Аав ээжин бурхан болохтаа ядаж 10 жилд нэг удаа алтан зүү бурхандаа мөргөж байгаарай гэж загсан юм. Алтан зүү бурхан төв халхаан нутагт ирсэн гэсэн аваад бүлээн дахуулаад нааш ирлээ гэвэ. Бүлдүүн 30 гаруй насны ич газартаа хөндлөн сорвтой азарган чонын нүдтэй сахал үсэн зогдролсон хүн хар гөрөөс шиг сүрдмээр ир ахынхаа үгийг чагнан амандаа ус болгосон мэт дуугүй сууна. Тэд хунз цай, хуй торго, ширээ цагаан эмбүү алтан зууд өргөн мөргүүл хийв. Хоёр мөргөлчин шүтээний сүм доторхыг нүдгүүлгэн гэрхай ажиглах нь банзарт нэг л сэжигтэй санагдав. Гартаан эрх эргүүлэн амандаа байнга маань унших чин сүжигт хүмүүсийг хардах нь нүгэл байгаа даа гэж бодсон ч ах дүү хоёрын өлөн ховдог нүдийг харахуул нэг л биш оргино. Хийдийн дуганч ламтай сэм уулзаж хоёр мөргөлчнийг буцтал нүд салгалгүй ажиж байхыг захиад сая нэг санаа уужрав. Түүний санааг таасан мэт цорж багш нь дуудаж өвөрлөгч хоёр сүсгтнийг ирэх өдөр өрүүн эрт гадаалан шингэн мөр харж байх зуур цэгэн сүлэг шүтээний гэрийн тоон дээр сууж байхыг халиав. Ойр хавьд үзэгдээгүй шөнийн шувуу айлчлан ирсэн нь нэг л учиртай гэж бодмоглон суусан юм. Ямар нэг хэл чимээ дамжуулахаар ирсэн байж магад. Зай бандит гэгэний хүсэлтээр далай лам алтан зүү бурхан алтан ганжуур судрыг бүтээлгэн өгч хошуудын гүүш хан 100 цэрэг гарган хамгаалуулж ойрдын нутг руу хаврын сүүл сард хөдөлжээ.
Цасдын орны хилэндээс гатлах ойртож бүхийд гэнт тэнгэр хэвхэрлэн юу юугүй цасан шамраг тавьж сүүлдээ бүр ондуу шуурга дэгдэж газар дэлхий хөрвөөх шиг болов гэнэ. Алтан зуугийн аянчид зүг чигээн алдан төөрч сөөгөр амьдүүн явсаар нэг уулын цавд толгой хоргодон өрүүнтэй золгожээ. Зузаан саарл манан татаж эргэн дэх юмс дэлгүүдээ үзэгдэхгүй болов гэнэ. Лам нар лус савдаг аргадах ном уншиж тарин урьж шившлэг дом хийн бөөнлийн болсон юм байх. Ойрдын бөө хааны үрсад мэргэн тойн судар дэлгэж үзээд уул хангайн савдаг алтан зуу бурхныг нутгаасаа гаргахыг эсхүсч шивдэг хаалт тавьсан байна. Бид эндээс хөдлөн явах ахвал зэтгэр отож буй. Ютайч 3 хоног хүлээе гэжээ. 3 өдөр сөг залгаа өнгөрсөн ч гасын бараа үзэгдэхгүй саарл манан газар дэлхийг бүчин бүрхсэн хэвээр байв. Гэтэл шувуу хүүглэх тод сонсогдов гинэ. Бүгд сэрхийн өндийчээ. Саарл мананг нэвтлэн цэгийн сүлэг шувуу нисж ирээд аянчдыг тойрон эргэлдэж эхлэвэ. Мэргэн тойн энэ шувуу биднийг газарчлахаар ирв. Одоо айлтгүй. Бүгдээрээ хөдлөе гэжээ. Ингэж цэгийн сүлэг шувуу хүүглэн замзаасаар тэд уулын цаваас гарч noloм хөөг татсан их нутгийнхаа барааг халаасан түүхтэй. Цорсын үүслийг урмодон тэжээлтэй, уйл шувуун ээжтэй, сорго модон хэвтүүртэй, цорсын уг нь тэнгэрийн зээ гэж домголдог нь учиртай. Цөвүүн цагт хүнд итгэхэд бэрх болжээ. Хол газрын таньж мэдэхгүй эдэн хэлхэлдэж ирсэн байж мэдэх. Өнөөсөө алтан зууг дагуул зуугаар сольж тавиарай гэвэ. Нэгэнт хол газраас зорин ирсэн ах алтан ганжуур судрыг үүрээд өгээ нуурыг төөрч тойрч гороолон буян аривжуулах хүсэлтэй байна хэмээн хоёр мөргөлчин цорж ламд уламжлан ар халахад ховор үзэгдэх чамин нандин гарын бэлэг барьва. Хийдийн лам нарт өглөг болгон хүн тус бүрт дуутуур юмбүүгээр гар цайлгасан нь бэл бэнжинтэй хүмүүс болохыг илтгэнэ. Чин сүсгт хүмүүсийн хүсэлтийг цорж лам хүлээн авч нэг ботис судар гаргаж өгөхийг шүтэн сахигч банзарт даалгажээ. Мөнөх хоёр сүсгтэн нэг ботис судраа үүрээд үүрийн цагаан гэгээнээр өгийн нуурын зүг явганаар зайлбай. Мангадраараа наран суух үед тоос шороонд дарагдан хөлс нь халтартан урсаж ихэд эцэж цодсон хоёр хүн эргэж ирв. Тэд чинээ алдснаас илүү буян хийсэндээ сэтгэл тэнүүн байгаа бололтой нүд нь гялалцсан. Дуганч лам хоёр сүсгтэнд уруул чимчгнүүлсэн чигээ барьж хот будаагаар дайлж алжаал зүдрлийн тайлан гийчлэв. Лам нартай хураг гарган наадаж чигээнд даагдаад нүүр нь улаа бутарсан долор ир. Күмнэ нутагт алб говжууртаан дарагдаад ам зуухад икэ бэрх байна. Хариулсын мэдэлд орно гэдэг гаслангийн далаа болно ш хэмээн ярихад үндэс угсаа нэгтээ хүмүүсээ ийхүү ядарч зүдэрч явааг сонсоод
хийдийнхэн ихэд өрөвдөж хар манжин хавханд орохгүй юмсан гэж дор бүрнээ залбирчээ. Мөнөөх 2 аянчин нэг хоног гийжлүүлэн тухлаад өрүүн эрт баярлсан гилайснаа хэлж хэсэг тов ачаагаан цуглаад эргэж уулзахын ерөөл тавин хоовортон харагдах орхны хөндий рүү буцжээ. 3 хоногийн дараа дагуул зуу бурхан шүтээний өргөөнөөс алдагдав. Багш нь ямар учиртай дагуул зуу бүтээлгсэнийг Банзар сая ухаарчээ. Хожим сонсох нэ энх амгалангийн ойр байгаа. Галдан хааны туршуулаас алтан зууг хулгайлах гэж байна гэсэн занг ирсэн юм байж. Тиймээс бошигт хаан буухаа илж давталгаж 2 ижилхэн алтан зуу бурхан бүтээлгэн дагуулаар тавьж байхыг цоржил амд даалгасан ажээ. Энх амгалан өөрийнх нь сан хөмөргийг олонтой тонсон өвөрлөгчийн зартай 2 шилийн хулгайчийг цаазын ялаас нь хэлтрүүлж алтан зуу бурхныг хулгайлж ирвэл амь насыг өршөөж ял хилцэхгүй болцолтой мөргөлжний дүрээр нааш илгээжээ. Тэрхүү 2 хулгайчийн авч очсон алтан зуу бурхныг шалгаж үзэхэд титмийн 2 зураас нь буруу, дэнслэхэд 3 пун дутсан. Шүншгийн задлахад элс тоглог холин хийсэн хуурамч эд байсан тул 2 дэнгмэл хулгайчийг шар мөрөнд живүүлэн алсан гинэ. Гал гахай жилийн хаврын сар дундарч газрын үндэс хөөн усны шуудын түүчээ хошоочин хун галууд холын аянаас ирж орхон тамир өгийн нуур дуу шуугантай болов. Энэ үед өөлдийн хийд чилэн толгойгоос нүүн өгөөмрийн ар 3 голын бэлчирт соршаад байв. Чулуу засан өрсөн уртаг хэрмэн хашаанд тоосхоор барьсан төвд хийцийн навтгар оройтой чойр манлын 2 дацсан. Майхан оройтой 2 модон дууган, голд нь хурал ном хурах цогчин сүмтэй, хоройд лам, мөн төдий тооны хүүхэд шавлин суудаг тов хийсэн хийд болсон аж. Хэрмийн гадуур цахрын хот айл хошоолон бууж, холойрын сүсгтэн мөргөлжтийн хөл хөгсөөнд дарагдах болжээ. Галдан бошигт хаан манжтай дайтахаар их зэрэг хөдөлгөн, зүүн зүг морилготон, хатан ануу, хүү сэвдэн балжир, барааблагч нарын хамт алтан зуу бурханд мөргүүл үйлдэв. Алдан ганжуур хурж, шашныг хамгаалагч бэлэг оюуны хүндэтгэл болсон ямандаг бурхан тахиж, харлаг тугаан цэнгүүлж, сор залах гээд зав зайгүй бужигнан хэд хонов. Их цэргийн цуваа тасралтгүй хөвөрч алдан зууд амь насаан даатхан мөргсөөр хар дайсны эртэм мэсний өөдөөс мордох нь зүрх шимширмээр. Зүүнш хөдлөхийн урд орой галдан бошигт хаан шүтээний сүмд одвог цорж шүтээн сахигч Банзар 2-той тусгайлан уулзжээ. Зулын гэрэлд хааны хүрэл царай эрс шийдэмгий харагдана. Дагуул алтан зуу хулгайд алдагдсан тухай сонсоод альхан имэрч авралын дээд өмг сүлд алтан зуу бурхныг өмнөн бариад давирвлэх, үлэмж зоригт, үнэн сүсэгт ойрдууд аймран өвдөг сөгдөн бууж өгнө гэж өмхий санаат манж хаан суу зал гаргажээ гэд хүр инээв. Одвог цорж хоолойгоо засан эрхэн эргүүлж хаантан минь танаас зүрхлэн асуухад халахууд амь тэлчиж түшээд хан өндөр гэгэнтэйгээ ойлсон тул давирч дайтах хэрэг байна уу?
Манжуу хаан танд дайн тулаанаа зогсоовол хаан эрх мэдлийг тань хэвээр үлдээч. Их шан харамж шагна гэж удаа дараа элч заран хувийн дээж барьсан гэж сонслоо. Тэгэхэд зулын гэрэлд зүлгсэн хүрэл шиг гялалзж байсан хааны царай хувсхийн. Хамаг хэргийг өдүүлсэн хан чахуунд орж харцгаас зулсан болжмор шиг халах түмнээ орхиод харийн хааны хормойд нуугдав. Харь дайсан давирч ирвэл хол боолн дайтах халах ойрд цаазын үг үсэг балраагүй байна. Өмнөд Монголыг залгисан өвтөл санаат манжууд өдрөөс өдөрт хүчрхэгжин өнөө манай халахыг залгихаар айсуй. Гар хумхэн сууваас дэлгүүдэн давирлаганд өртөх тул хамаг Монголон өмөрч хар манжтай дайтахаар харлаг сүлдээ догшон хатан зоригт дайчтай дагуулan яваа минь энэ билээ гэх үед игнүүлэн барьсан зулын гэрэлд дүр төрхөн тод ялгарч буй бурхад санаа алдах мэт битүүхэн чимээ гарчээ. Бошигт хаан агар замдан аягтай зөөг улаан цайг нэг хийгээр донгодож төвлөн харж оочоо нэтгэрээд өндөр гэгэм минь өдгөө манжийн барьцаанд байна. Бузар дэвшингсэн манжийн хааны өргөөнд биш бурхан ном хурсан Далай ламын ордонд байх учиртай. Илбүр зантай инх амгалангаас өндөр гэгэнийг ац хэмээн нэхэж байгаа. Хонин жил 7 нуурт халах өвөрлөгч ноёдыг сөхрүүлэн хажинд оруулсан гэрээг цуцлахаас нааш цохрахгүй. Өжинхээ манжада өгдсөн өвөрлөгч 49 хошууг харь санаатны савраас салгаж халуун голомтдоо нэгтгэхийг хүснэ. Хөхөт хамахтай монгол хүн хөсрийн манжийн боол болох ёсгүй. Эзэн богдын үр сад энх хамглангийн өмнө бүхих учиргүй. Хээлэр хэвшүүлсэн ов залт манж хаан олзоо тавихыг эс хүсэх тул ойрд түмнээ оройлон огторгүйд тултал дайтахаас өөр арга үлдсэнгүй гэвэ. Шүтээний сүмд олон зулын гэрэл анивчхаас өөр аниргүй агир чигэр болов. Одвог цорж үл мэдэг толгой дохиод ялдар дуулгахад та өөрийгөө бүх Монголын хаан гэд зарлчих бол эзэнгүй хойнд давирсан боохой шиг аашлах. Бүргэдийн хошуутай бүжингийн зүрхтэй манжуу хаан халах руу давирах эрэмшил тасрах бизээ. Гэхэд хаан шүүрс алдаад хэзээний цагт өндөр өвг тогоон тааш эсэн хаан нар өвөр зуураа эвдрэлдэх монголчуудыг хураан алдан сэнтийд заларч арслан тамгыг атгасан нь алдаа эндэл байсан билээ. Босго өндөр хааны сэнтийд богд эзний ураг суух учиртай. Бошигт миний зориг хаан суух бус боолын заяанд унж мэдэх зэтгэрийг сөрж хамаг Монголыг нэгтгэн зэр зэвсгийн хүчээр харь дайсныг мохон газар шороогоо хамгаалах билээ. Улаан залаатай Монгол түмний өргөө гэрийн өрхөн татаастай хоймортой эзэнтэй тулгандаа галтай байлгахыг хүснэ. Энх хамглангийн ойс давтаж элдвэр намайг хараан зүхэх болов. Түшээд хан руу давталж түмэн халахыг төвэв гэнэ. Эрдэн цуг сүйтгэж эрдэмт лам нарыг хөнгөлөв гэнэ. Өндөр гэгэнийг мөшгөж өрлөн алхаар занав гэнэ. Бурхан тахил шатааж будан цав хийв гэнэ. Хэмээн цуудам яриа тарааж цугаар олонд зарлав. Манжийн хаан туршуулууд илгээж мянган хүнд хөлс шан өгч бурхан шашинд тэрслэгч буруу номын ландрам хавцсан бүхнээ устгагч хар зэтгэр хэмээн халах даяар олгоон тараав. Өндөр гэгэнийг хорж өөрийнх нь нэрээр халахыг самарч байгаа зэтгэр энх амгаланг
Зүгээр хараад суух уу хэмээн уурсан хэлэв. Одбогд сорж дахин ам нээсэнгүй нүдэ хагас анин эрхээ эргүүлэн бошигт хааны юу хэлхийг хүлээзнэв. Шүтээний сүмд зулын гэрлүүд анивчин гурван хүний амьсгалахаас өөр ямар ч анир чимээгүй ажин түжин боллоо. Бошигт хаан цээжиндээ богшиж явсан үгээ хэлж санаа амрав бололтой царай нь гийж малгайгаа аван Эх Монгол нутаг эзэн богд хааныхаа хас төрийг өмгөөлөн эргчин эмгчнээ үзнэ. Дайснаа дарж дархан төрөө мандуулахаас нааш сэтгэл залрахгүй. Авралын дээд алтан зуу бурхан минь ивэж өвг дээдсийн минь догшин харлаг сүлд өнд биднийг түших болдугай гэж шийдэмгий хэлээд мөргөл үлдэн гарч одов. Сэтгэл нөөмөрсөн багш шав хоёр бийсийн харсаар хоцров. Бошиг хэмээх үг ивэл хишиг зарлиг зөвшөөрөл иш үндэс хэмээсэн гурван гол утгатай билээ. Иш чойма. Бошигт хааныг зүүн зүгт аян дайнд явснаас хойш нааш цааш хоол хүнс зэр зэвсэг зөөх хөл хөдөлгөөн тасархаа болов. Манжин хаан инх амгалан 15 түмэн өнгөрөө цэрэгтэй 3 замаар давшин ойртож явна гэх бачим зангид дуулдах болов. Өөлдийн хүрээний цорж лам тэргүүт хуврагууд өдөр бүр ном хурж дайсныг тунтарлах гүрм хийж сор залж арим золигт гаргана. Зуны эхэн сар гарч дэлхий дэлгэнэх цагаар ойрдууд дайнд ялагдсан тухай яриа хуурай өвс дурван шатах шиг хурдан тархав. Өөлд хүмүүрийн сэтгэл долгоосч ингээд дэлгүүдээ манжийн боол болж мах маяагаан зулгаадгийн байхтай хэмээн гаслана. Хаан маань эргэж нэг сэргээд дайсныг бүр мөсөн мөхөөх бах. Ховлгаан хүн шүү дээ гэж битүүхэн гордоно. Дайнд явсан цэргүүд уван буцаж ирцгээв. Шархадсан гар хөлгүй болсон, ядарсан зүдэрсэн, тоос шороонд дарагдсан, дэвл хувцсан, шуураад ноорсон тэдгээр цэрэг өөлдийн хүрээнд ирж тулалдаанд амирсцэн баатар ирсийн хойноос ном уншуулж майнин ерөөл өргөнө. Ойрдын цэрэг ялагдав. Ануу хатан нас нөхцөв. Галдан хаан дайсны хашаалаас арайхийн ам молтров гэсэн харуулсалтай эмгэнэлтэй мэдээг зүрх зүсэн сонссон ойрд хүмүүсийн дээрх тэнгэр нурж дэрэгдэх газар цөмрөг шиг гамшиг тохиов. Нэгэн өглөө Тамирын бураанд хөл хөдөлгөөн дүүрэн болвоо. Учрыг сонсвол Галдан хаан ирсэн гин. Үдэш бошигт хаан шүтээний сүмд морилв. Хамаг байдгаан алдаж итгэл найдвараа мөхөөсөн хааны царай хэхүүн цог золбоогүй болжээ. Ануу хатан болон дайнд амирсцэн баатар ирсэнхээ хойноос алтан ганжуур хурвуулж ерөөл өргөв. Дайсны мөрч нэхвлүүд ойртож байгаа тул яарвчлахгүй болохгүйгээд үүрээр хөдлөхөд цорж лам тайхар чулуу хүртэл гаргаж өгөхөөр хоёр шавийнхаа хамт мордов. Бодлогошрон гунигалсан хаан алтан бүүрэгтэй эрвээлжин дээрээ сүүжилтэн сууж шулдан гал тамгатай ихдэлтэй сайвар хулморин дээрээ ганхна. Цорж лам ярих юм олдохгүй эмээл дээрээ жомбойтол сууж эрхэн эргүүлэн маань тарин амандаа уншин газар хорооно. Хоёр сахалтын зайтай гизэг цэргүүд тоос манарган хатривлана. Тамирыг өгсөн өдөрчлөн явсаар үдэш тайхар чулуу хурч буудаллав. Хээрийн тэрэм барьж хааны буурч зоог бэлдэв. Хаанд шадралан үлдсэн цөөн тооны цэрэг аяны майхан жолон босгон төгөөлөн буужээ.
Энд тэндгүй утаа май тавин түнгэрцэг гөвж хайс хангэр жингэр дуугарна. Тамирын голын бураа улаас тэрнэж гүйцээд найгал модод нэмүн салхинд навчсаа сэржгнүүлэн шувууд тошгорон эрээн хэвс дэвссэн мэт өнгийн цэцгэс алаглан байх нь хэн хүний сэтгэлийг сэргээн. Задгай галын гэрэлд хааны царай ихэд хэх үрч өртөлж овөржсөн мэт харагдана. Өөлдийн хүрээг дайрч зүүн зүгээд аян дайнд явж байхдаа эрлэхэг хүрэн бүргэж шиг буйлан дүүлж байсан энэ хүн одоо уулын хавцалд шахагдсан шархатсан чон шиг болжээ. Галын дөл ширтэн бодлогошрон суусан хаан ам нээж. Нэгэн цагт би хадам эцэг очирт цэцэн ханыг уулгалан довтолж харьяат иргэдийн булан хан ямбын эвдсэн билээ. Өдгөө харин түүний охин өр зүрхний хайрт ануу минь халуун амиа золин байж харь дайсны хашаалаас намайг гаргалаа. Түжир хатны минь баатарлаг үйлсийг түшид тэнгэрийн дагнас таалан болгооч үржин хандын орондоо өрн залсан буйзаа гэд намжлан залбирав. Олон удаагийн аян дайнд явж хатуужсан дөрдөн хатныхаа салхинд зүлгэгдсэн хөрслөх бор царайг сүүлийн удаа харж аг ганг үнэртсэн өөдөн хар шоомл гизгийн илбэн цэргийн хатуу шар номд эвэрсэн гарын адхан зогссон тэр мөч юутай гунигтай байв. Ойрдын өмг сүлд болсон хааныхаа төлөө амь насаа золихоор шадар цэргүүдээ дагуулan мордсон эрлэхэг дайчин бүсгүйн зээгтрэх бүргэр харнууданд нулимс гэлтгнаж байсныг галдны гэр хайнууд ажигласан билээ. Тэнгэр халхалсан шороотоос тэнгэр цуурам орилон хайхраан дундуур ануу хатан торгон зэргүүдээ толгойлон дайсны бүслэлтийг сэтлэхээр мордов. Буугын эвэрт мөнгөн багт дуулах тэр гүнд нь асаасан шулдан гал тамхтай хур дэлтэй шарга морь унсан ануу хатан эвэр шар нумаа өргөн дохио өгөхөд цэргүүд уухайлан хөдлөв. Өхөр буугаар сэтэ сэвээгүй галлаж байгаа манж буучдын зүг морины хар хурдаар довтлогон ойртож армаа давшуурлаж эвэр шар нумаа хөвчлэн татж зэрэг зэрэг төвлөн сум тавихад бууж цэргүүд үхтхийн унаж нэг хэсэгтээ чимээгүй болов. Торгон цэргүүд тэрүүхэн чөлөөнд тэр чигтээ довтлохсоор замдаа таарсныг махир сэлмээр тас цавчин арам жадаар шивж цүүд сумаар цоо харван үлэмлэн байлдаж нөрөн тулалцаар цагирган бүслэлтийг сэтлэв. Араас нь галдан хааны өм цэргүүд шадар дайчид давирцгаатан орцгоотон хэмээн уухайлсаар дайсны 3 давхар хашаалаас овон цуван гарваа. Гэнт чих танхруулан чимээ гарч тоос шороо дэгдэн ануу хатан мортойгон тэрий хадан унаж өлхөг дунд үзэгдэхэн байв. Манж хятад цэргүүд хэрэмэт гуаглалдан уухайлахад амь сахигч цэрэг өрстөн унсан ануу хатныг газраас шүүрэн эмээлийнхээ урдуур бөгтрөөд тулааны талбраас хулжив. Цэргүүд араараасаа овн сувн явсаар дайсан этгээд өсөд үлдсэн хойно модтой уулын аманд бууж түр амсхийв. Ануу хатны хөрслөг бор царай цонхийн цайж цогтой хар нүднийх нь гал буурчээ. Дотуур цус алдан хамаг тамир тэнхээгээ барж омгол нь ихтсэн хатан уруула арай ядан хөдлөгж галдан хаа байна гэж онголон асуув. Амь сахигч цэрэг хаан аюулгүй газар хүрсэн. Бид удахгүй араас нь очно гэж хэлээд
онгоо гарсан хуйг дуулгын тайлж лөвчийн хөнгөлөөд дашмагтай уснасаа аманд нь онголон тусаав. Даруй тэмээний шат холбон хийсэн дамнуур дээр түүнийг хэвтүүлж сайтар бөхлөөд хааны араас нэхэв. Галдан хааныг алдсандаа бачуурч хорссон дайсны морд цэрэг мөр даган уулгалан хөөж буй тул яарвчлан хөдлөхөөс өөр арга байсангүй. Дайсныг сатааруулах, төөрөлдүүлэх, ард талыг халахлах үүрэгтэй үлдсэн цөөн тооны гизэг цэрэг төмөр зангуу сөрөг цацлан хайж эвэр шар нумаа эвшээлгэн татаж морин дээрээсээ эргэн харван нэхэлдэн байлдсаар амуй. Сөөгөн морины ам татлгүй довтлогсон амь сахигч цэргүүд үүр тэмдгэрэн хяраалах үеэр уулын завд түр амсхийн буудалсан хааны шадар цэргүүдийн хүрээнд нэхэж хүрв. Шархандаа шаналвч зовлон эвэршээлийг шүд зун дэвцээр явсан ануу хатан галдан бушхтын царайг хараад сая санаа нь амарсан мэт хамаг хүчээ шавхан уртаар санаалтаад тараалан тайлбаа. Царай нь харлан хөмсгөн атирсан хаан нэгэн насны түшиг тулгуур үнэнч амраг дотн зөвлөгч эрлэхэг дайчин хатныхаа ариун цагтсыг тэврэн нумд эвэрсэн гарын атган эр хар нулимсаа унах үед эртмэсэнд халираагүй дурдан цэргүүдийн нүдэнд нулимс бүрхэн дуулга юугаан тайлан толгой гудайлгав. Дайн дажны хөлөөр өлхөгдөгдөн зэгэл саарл болсон тэнгэрээс бороо шивэрхэн харавслын нулимс гэлтэй. Манжтай 12 жилийн эргээнд үлэмлэн дайдахдаа үхэл хагцлын гашуун зовлон дундуур туучиж эмгэнэл зовлонг үүрч дүүрч сэтгэл хатуужин дөжирсөн ч гол харлуулж элэг эмтэлсэн ой хай даанч хүнд байв. Хаан дэргэдийн шадар жанжид цэргийн амь даасан хутагт ламтай зөвчлөөд хангайн нуруунд хурж хатныг төрийн ёсоор хүндэтгэн оршоохоор тогтов. Хатны цогцсыг үл муудгах ариун уусамлаар арчин арцэг ангаар битүү хучиж бүс торгоор хулдан ороогоод дамнуур дээр тавьж амь сахигч цэргүүд дөрвөөрөө ээлжлэн дамнаж өдөр бүгэн шөнө буухаалан явсаар орхон голын хөндийд ирээд сая морныхон жолоог таджээ. Нэтийн харагдах хангай ханы зүүн шувдраг хөглийн суух бүргэдийн дүртэйм ар шилэндээ хэсэгхэн модтой дулаан хайрхан хэмээх багавтар уулын наруул газар ёс төр гүйцээн хатныг онголов. Тэр өдөр нар хавслан тэнгэрээс цагаан бороо орж шувууд чирвэн нисч дүгрэн эргэж байгал дэлхий хүртэл ой хайг нь хуваалцжээ. Төрийн хатан мөнхөд нойрсох түшигт уулыг хатанд хайрхан хэмээн нэрийдэж хатны онгоныг харж хамгаалах баг цэрэг отог айл үлдээгээл баруунш довтолгов. Зандан ирэхээ тасралтгүй эргүүлэх цорж лам бодол давтан сууга бошигт хааныг ам нэхийн хүлээн тарин тоолно. Хаан хүнд бодлоосоо салан тугаар тэлэрч уртаар санаалдаад ихэнхээ хөхнөөс гараагүй шахам намайг элбэрэлт багш зай бандит намхай жамц гараас минь хөтлөн цастын оронд ичиж зам мөрийн заасан юм. Өндөр гэгэнтэй тэгэхэд анх учирч үндэс язгуур нэг учир салахын аргагүй дотноссон билээ. Ирвсийн золцгаа гэж өхөөртөн дууддаг элэгсэг дотн ханддаг байсан тэр хүнд
тесрэглэх учир шалтгаан надад үгүй. Цусан төрлийн холбоотой шашин номын барилгад ахан дүүс бид хоёрын зам салаалж заяа төөрг зөрлдөх болсон нь үүлийн үр юм да гэд хоолойн садран чимээгүй болов. Хэсэг дууга хураан сууснаа овоо тайвшир бололтой. Өндөр гэгээн 3 эндэл гаргав. Өөрийн дүү чахуун доржийг ойрд руу ойн довтлох гэж байхад өвг дээдсийн цаазыг зөрчвөл өгүүлшгүй гамшиг нүрлэхийг хэлж хориглож чадсангүй. Хамаг олныг гүйгүүлэх бурхны хуврагатал хаан төрийн явдалд оролцож халах Монголыг манжийн буулганд сөхрүүлэх харамсавч баршгүй алдаа хийв. Самун цагт шавнараа орхин дутаах нь шашны хуврагын андгаар зөрчсөн хэрэг билээ. Цөвөн цагт сүм хийдэ огоорч цөөврүүдийг дагснаас хамаг олны сэтгэл урвж халахын заяа хазаав хэмээгээд хоолой засан ханиалгав. Хоол ундаан идэж дуусаад альжааж ядарсан цэргүүд тус тусын майхан жоломд шурган зарим нь модны ёроолд эмээлэд ирлэн хорхирох, эмзэглэн яолох, бөгшүүлэн ханиалгах дуу чимээ ер тасрахгүй байв. Ам уйлжин явж улбас болтлоо ядарсан Элдэн Баатрууд шадар дайчтан ихэд өрөвдсөн бошигт хаан задгай галд гишүү нэмэн хэсэг хүлээзнэн сууснаа. Миний бас 3 эндэл байна. Өндөр гэгэнийг өөрийн ивэлдээ авч өмг олны сэтгэлийг амирлуулах байж. Тэгсэн бол хаалхууд 4 зайлахгүй. Тэнгэрийн дор нэгэн үндэстэн хагарахгүй байв. Халах ойрдын хооронд тукраад хамаг Монголыг эврэл дээнд хүргэсэн манжин хааны ойст автаж мад тавиулв. Ойрдын их зэрэг давтлах сургаар ин хамглан олон мянган туршуул сэм илгээж сүм хийдийг төвэн судар номыг шатаан бурсан хуврагуудыг тунтарлаж бурхан шүтээнийг будан цан хийж хамаг олны итгэлийг бөхөөсөн хар муухай хэрэг үлдээд тэр хэрэгтэн галдан намайг гүжирдэн мөлөв. Халахууд намайг эйдэн дагах байтугай хялайн харж сүүдрээс минь зулан тоосноос минь хулжин одов. Халахын нутагт намайг дэмжих хүн үгүй тул хар манж одорч хачир тас таргалав. Дан өмөр харж өшөөт манжийн өрийг өрлөхийг бодож явснаас арга хударгаар минь үр могоо амилж ойрд нутагт хүрэх замын минь хаана гэж огоот сансангүй. Эзгүй хойгуур үеэлдүү цэвэн арвдан төрийн сэнтийг эзэлж эргэж буцах газаргүй болгов намайг. Төрлийн хэлхээ тасраагүй атал төрийн жолоог булаан авсан дүүрүүгээ цустай элдэн далайвал ойрдын төр нэг мөсөн самуурч овтой манжуудын бэлэн зэхээний идэж болох тул хүлцэн төвчгийг сахиус минь надад сануулв гэд тагчиг болов. Бошигт хаан ирээдүйн явдлыг дэнслэн байна уу гэлтэй. Галын дөл ширтэн дөлрөн сууснаа. Цаг орой болсныг сая анзаар бололтой дээлинхээ хормойг гөм босоод манжин хаан миний толгойг машид өндөр үнэлж төрд туслах гүнгийн хэрэгэм түмэн лан зоосоор шагнан хэмээн хар хантаацтай шувун улаагаар халах даяар зар тараалгав гэн. Өнгө мөнгөнд нүдээ өгөхөөс буцахгүй өндөр хэрэгмийн төлөө арьсаа хуулахаас ч сийхгүй алуун нилуун хүмүүс төдийгүй авангар замтай эмс хүүхнүүд хүртэл галдан миний толгойг зүүдлэн гарвч оровч харуулдах болжээ гэж тандуул элчсэн минь надад доолгов гэд хүд инээв. Бошигт хаан
Цорж ламын мөрөн дээр альхаар аргуул ташин. Далай дайвал бол Жермай хаад амаргүй гэдэг. Та нар ууландаа буугатай, усандаа загастай, өн тавин газартай, өн шимлэг энэ нутгийг орхиж болохгүй. Алтан зов бурхнаа шүтэн адис ерөөлөө өргөж яваарай гэд. Үг дүүр бололтой халамсаг хандаж мөрөөр нь тэврэв. Ирэмшлэн тасраагүй хааны яриаг цорж лам дотроо бодмоглон тусгайлан барьсан аяны жодгор руу алхав. Цээжин дотор бугшин явсан бүхнээ ярьж хөөрөн сэтгэлэн залирсан бошигт хаан дэрэн дээр толгой тавиуд ужигран буй зовлон зүдүүрээ мартан бүх гихч нойрсов. Өөрийн үнгэн харанхуйгаар ийхүү зүүдэлсэн ажээ. Олон амьтанд хөөгдсөн алтайн хөх чон хүч чадлаа шавхан шандас шөрмсөө хөвчлэн буруулан дутаана. Хоёр талаар нь хад цохио сүүхэлдсэн хавцал руу шурган орж ирэв. Харь хэлтнүүдийн орилж хайхрах уугуул хэлтний уу хайлж хөгсөх дуу чимээ холилдон чихэн шуугна. Олон мордын туурайн дуурайн газар донсолгон ойртож зэвт сум хажуугаар шунган нисэх аж. Хавцал нарийсаар гарах жимгүй мухардав. Алтайн хөх чон эцсийн хүчээ шавхан эгц цавчим хавцал руу цоройн дүүлэв. Энэ хавцлыг давж чадвал тоонт нутаг цас дүндэр алтайн сүрлэг уулас цэгийн тунгалаг хар эрчис мөрнөн түүнийг тосон хүлээж байгаа. Бие нь хөнгөрөн жингүйдэх шиг болжээ. Тэр аажим дээшээ хөөрсөөр байв. Хөх чон хүрэн бүргэд болон ховирч хүчрэхэг жигүүрээ дэлгэн уудам хөх огторгүйд дүүлэн нисэв. Морины хурдаар сүр бадруулан ангаалдан хөөж буй хүмүүс тэртээ дор хоцорчээ. Тэдний илд бамбай, морин жад, туг хээвэр тодоос тод харагдана. Дээш хөөрөх тусам мөнөөх уулгалан хөөгчд улам жижигэрсээр хорхой шавж арвганах шиг харагджээ. Төрлөх нутгийнхаа уул усыг нэгэнтээ халиагаад сэтгэл нь гүн хөх огторгүй шиг цэлэв. Ижил мөрнөөс хөх нуур хүртлэх дэлгүү нутаг нь гарын алган дээр тавьсан юм шиг илхэн. Улам дээш хөөрөхөд цагаан хэрмийн баруун зүрээс хасгийн уудам тал хүртэл буруудын хойд хэсгээс шивэр ой хүртэл орууд нутаг нь дүнхэн. Алтайн уулын оройд ээлхэдсэн хөх будан дотроос товшуурын аялгуу дүн дон сонсогдож эзэн богд хаанаас түргэн дуваа сохрын дөрвөн хөвгүүний удам тогоон тааш иши төмөр дархан ноён бүрэн аялгуу өлгүүний тааш хишиг өрлөг хамаг тааш архан чинсаан онгоц авдай булаан тааш хутагт хархул тааш Эрдэнэбаатар хун тайж хэмээн 13 өвөг лээчийг ларжигнсан хоолоор аялан дуудав. Товшуурын хэмнэл чангарч Эрдэнэбаатар хун тайжийн хөвөн зүүн гарын хаан галдан бошигт хэмээн хайхрах сонсдов. Хүчрэхэг хүрэн бүргэд бөөрөн эргэлцээр байв. Үүр хаяарах үеэр зүүн совинт зүүднээсээ эгэн нойрон сэргсэн хаан гадаалав. Шувуудын уянгалаг жиргэн тамирын голын усны шуугаан чихэнд нэн чимэгтэй. Тайхар чулуун дээгүүр хүрэн бүргэд тагшин искэрч бойлон эргэлдэж байхыг үзээд Алтай хаан эрчис орноос эзэн сахиус зүүд илгээв хэмээн бэлэгшээв. Нэгдүгээр хэсэг төгсөв. Зохилогдсон хөх толбот дэ төмөр очир. Уншсан Эрхэнбаярын Баддорж. Үргэлжлэл бий.